ард түмний одоо төлөөлөгчдийн дээд болон орон нутгийн байгууллагад тэднийг одоо ард түмнийг төлөөлөх чадвар бүхий одоо юм уу тэгээ ёс зүйтэй ийм одоо бүхий нэр дэвшигчийг дэвшүүлэх гэдэг асуудал бол ерөөс улс төрийн намын нэг юм байна. Ерөөс л эсийн бүхэн тэр гарч ирсэн улсуудаас шалтгаалж тэгэхгүй хонцгийн сэтгэлгээтэй улсууд юм уу одоо гэмтэргийн элементүүдийг л гаргах юм бол тэгэл энэ 4 жил чинь юу тунхаг л одоо бид яг л өнөөдөр Монгол амьдарч тэгэхээр энэ лүү тийм оруулж өгөөч тэр бодлогын институт бүр заавал улс төрийн намын бол хүний нөөц шүү нэр дэвшүүлэх нөөц. Тэр л одоо сайн байж ижил явна шүү. Бус нь бол эмэгтэйчүүд улсын хурлын гишүүдийн дотор нийт эмэгтэйчүүдийн хувь бол 30-аас доошгүй байна гэдэг дэшээ хэдчээж байна. 30-аас доошгүй байна гэдгээр явж байгаа. За ажлын хэсгээс боловсруул засгийн газраас санал авах хөргүүлсэн төсөл дотор бол яг жагсаалтанд тэр дэвтгсэн маягаар биш ерөнхийдөө одоо 30-70% гэдэг жагсаалтаар жагсаалтанд тохиромж байх гэсэн ойлголттойгоор явуулсан. Засгийн газраас ялангуяа жагсаалтанд байгаа хэсгээр бол нэг гэсэн харьцаагаар буюу жагсаалт байгаа хүмүүсийн 50% нэмэгтэй 50% нэрхтэй байх юм санал ирсэн. За энийг ярьж байгаад бид нар дэмжиж одоо ямар ч улсын хурл руу өргөн мэдүүлэхтэй ийм байдлаар нь оруулж байгаа. Хилцүүлгийн явцад ямар өөрчлөлт гарахыг өөрчилж хэлж мэдэхгүй байна. Энэ жагсаалттай холбоотой хоёр шүүмжил байдаг. Энэ хоёр шүүмжлийг бид нар хааж өгсөн гэж бодож байгаа. Нэг дахь асуудал нь юу вэ гэхээр намын нэрийн ард янз бүрийн хүмүүс нуулж орж ирэх нэ гэдэг ийм шүүмжил байдаг. Тэрийг гаргахгүй тулд нэрсэн жагсаалттай байлгана. Сонгогч намд санал өгшүүлнэ. Намыг дэмжихгүй гэвэл нэр дэвших санал өгшүүлнэ. Энэ нэг нээлттэй болж байгаа. Энэгээр юу харуулах вэ гэхээр тухайн намын нэрийн жагсаалтын ард ямар нэгэн одоо нуугдж хүн орлоо гэдэг шүүмжил байхгүй болно гэж бодож байгаа. Харин улс төрийн намууд аж шилдэг санал авчих боломжтой хүмүүсээ намын жагсаалтанд оруулах юм болцоо бүрдэж байгаа нэг дахь асуудал. Хоёр дахь асуудал нь нөгөө манайхны ярьдаг тойрогт унтчаад жагсаалтанд ороод ирлээ гэдэг шүүмжил байдаг. За энийг хааж өгсөн байгаа хуулиа. Өөрөөр хэлбэл зэрэг нэр дэвшихгүй. Тэгээд энэ хууль одоо хилцэгдээд тэр одоо нэг курсын квот нь бол 40-оос багахгүй байх гэдэг зүйлийг бас бид хүн тусгаж оруулж хэлж байна. За бас эмэгтэйчүүдийн оролцоог аль хоор хэсгийг гэсэн ийм зүйлүүдээс хандж байгаа. Эмэгтэйчүүдийн квотын хувьд бид бүгдийн хувьд бас гэхдээ энэ бол эмэгтэйчүүдийн квот гэсэн үг биш л дээ. Аль хүйсийн аль нэг хүйс 40-оос доошгүй хувьтай байя гэдэг ер нь энэ олон улсын байгууллагуудын судалгаа олон зүйлүүдийг харгалзаад бид нар бас ийм шийдэл гаргасан. Гэхдээ мэдээж энэ зүйл улсын хурлаар эцсийн дүнд олон хоороо хаглагдаж бас шийдэгдэнэ. Ер нь бол судалгаа байдаг юм байна лээ. Парламентд шийдвэр гаргах түвшний парламентд эмэгтэйчүүдийн оролцоо 2%-аар нэмэгдэхэд тухайн улс орны авилгын хэмжээ нэлээд өндөр хувиар 8 орчим хувиар авилгын хэмжээ буурдгаа гэдэг тийм нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны судалгаад өнгөдөж байдаг юм билээ. Тэгэхээр ер нь бол эмэгтэйчүүдийн оролцоо аль болох өндөр байхыг арчсан намын зүгээс дэмжиж мэдээж хилцүүлгүүдийн явцад өөр ямар үндэслэл нотлохоонууд гарч эцсийн дүн яаж гарахыг бид нар бас таашгүй. Бидний зүгээс тавьж байгаа бодлого бол байрсуур юм л. Жагсаалтын нэр дэвшигч бий болгочдөг. Нөгөө баахан мөнгөтэй төрхтөө янз бүрийн хүмүүс орж ирээд нөгөө сайхан цэвэр болгоно гэсэн төрмөн болохгүй байх уу гэдэг ийм болгоомжил их байгаа юм. Тэгэхээр энийг юугаар зохицуулах вэ гэхээр тэр намын хуулиар тэр нэр дэвшигч тавих шаардлага, нэр дэвшигчтэй тодруулах, шалгаруулах, дэвшүүлэх процессуудыг нэлээд нарийн зааж өгөх шаардлага байгаамаа. Ард иргэд чинь болохоор саналын хуудсан дээр тухайн нам ямар нэр дэвшигчдийг 48 хүнийг дэвшүүлсэн бэ гэдгийг танилцах боломжоор хангаж өгөөч. Бид нар тэгжээж кабинд орж иж аль нам ямар нэр дэвшигчтэй одоо нэр цэвэр улсуудыг дэвшүүлж вэ? Нэр хүндтэй улсуудыг дэвшүүлж вэ? Нөгөө талаар муу нэртэй луу данстай улсуудаа яаж дэвшүүлж вэ гэдгийг харж иж тэгжээж намын дугуулах бололцоог хангаарай гэдэг ийм яриад байгаа шүү дээ. Жагсаалтаар орж ирж байгаа хүмүүсийг энэ удаа бол ард түмнээрээ рэмбэлгүүлье. Цогтгорол гишүүн битээрийн ардчилсан намаас өргөн барьсан хуулийн дээр тэгж байгаа шүү дээ. Техникийн боломж бусад асуудлуудаас шалтгаалаад намдаа өгөөд явна. Нам нь мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлнэ, бодлого гаргана. Тэр бодлогыг ийм хүмүүс хэрэгжүүлэх юм шүү гэсэн жагсаалтаа хамт гаргана. Ахмадуудаас ахмад улс төрчдөөс зөвлөгөө өрүүлж одоо улсын хурлын сонгуулийн хувьд иргэдийн ашиг сонирхолд нийцүүлж нэр дэвшилтэнтэй дараах шалгууруудыг хангахыг анхааруулсныг би та бүхэнд төсөөлье. Энэ юуны өмнө юу ярьж хийж явсан юм бэ гэдэг маш чухал. Олон улсад ч гэсэн тийм байт юм байна. Өөрийгөө удаан хугацаанд шалгуулж, шалгасан
мэдүүлсэн хүн байх хэвээр. Ард түмнийхээ дунд амьдарч хэлсэн ил байж танигдсан хүн байх хэвээр. Хаач хэлсэн бай хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг хүн байх хэвээр. Яс суртахууны өндөр төлөвшөлтөй ямар ч тохиолдолд авилга албан тушаалын гэмт хэрэг хийхгүй хүн байх хэвээр. Ард иргэдийнхээ амьдрал нийгмийн байдлыг сайн ойлгож илүү сайжруулах ёстой гэдгийг ухамсарласан байх хэвээр. Дарга болохыг эрмэлзсэн биш ард түмнээ төлөөлж тэмцэгч байхыг хүсэл зорилгоо илэрхийлсэн байх хэвээр. Өөрийнхөө хүсэл бодлыг ард түмнийх мэтэр ойлгож яваа хүн төр ард түмнийг төлөөлөх хэрэггүй. Би гэдэг үзэлтэй хүн бол болохгүй. Бид гэж ярьдаг ард түмний төлөөлдөг хүн байх хэрэгтэй. Зохиц мэдлэгтэй асуудлыг бүхлээр нь харж шийдэх чадвартай хүн байх хэрэгтэй. Иргэдтэйгээ байнга холбоотой байж тэдний юу хүсэж байгааг мэдэрдэг. Түүнийгээ төрийн болгоод тусгуулдаг юм хүн байх хэрэгтэй. Ард түмний төлөөлөгч. Ард түмний амьдралыг мэддэг, төрд ажилтны туршлагатай, салбартаа ажиллаж үзсэн хүн байвал зохимжтой. Ийм учраас иргэд сонгогчдын улс төрийн мэдлэг боловсруулж гисэх чухлаа. Энэ шалгуур шаардлага дотор босхыг өндөрсгөжээж төрийн босгох парламентын босгох заажиж парламентын нэг хүн цаажирнаа.